Монгол эмэгтэй жирэмсэн хятад руу очиж болохгүй гэж. Тий. Яагаад гэвэл тэд залуу байдлаа хадлахлахын тулд Монгол хүний ураг гэдэг юм л. Аим шигтэй. Гэтэ өөрийнхөө хүслээр тэгж аваачж өгдөг эмэгтэйчүүд байдаг гэж халтхан сонсогдож байсан санаа. Тэгэхээр муухай юм аа. За яг сурагч гэхэд хайшаа юм дээ. Өвөө нөө энэ нийгмийн чинь янз бүрийн хүмүүстэй уулзаж үзсэн шүү дээ. Тэгэхээр ийм зүйлийг мэдлгүй яах вэ? За. Ганцхан монгол хүүхдийг л монгол хүний ургийг л иддэг. За тэр шүдний хөхц юу вэ? Орсоос шүд тэр дотоод тамир энтрээ нөхөхийн тулд хүрсдэг юм шүү дээ. Тэгээ үнэхээр тэр нь үйлчлэх үү? Өгж үйлчлэх үү? Эсвэл албаар өстөн дайсныхаа бүр удмыг сүнөөж ийн гэж байдаг юм болов. Яа тийм бол? Хугас тийм богоочтой. Хятад хүнийхээ ургийг иддэг. Монголынхын бол эртнээс л чамж инээтрээ янз бүр болдог байсан юм шүү. Тийм гэсэн. Тийм байж л хайртай хөрс минь гэдэг байгаа шүү дээ та нар. Ямар хайртай. Энэ ард түмэн бол бүр дээд тэнгэрээс хамааралтай биш. Ад хар хүчний нөлөөнөөс бүрэлдэж олоолаа болж үүссэн хар тэмдэгтэй ард түмэн юм шүү дээ уулын. Тэд яг л тэр чөтгөршгэ аль бичгээ санааг нь та нар ойлгох байлгүй. Хичнээн хөдөлмөрч гэсэн цаанаасаа тийм хар хүчний зүйлтэй их холбогдолтой байдаг. Тиймээс л монголчууд та нарыг тэднийг дарж бай гэж үргэлж элчиг илгээж эртнээс нь ингэж хэмжээнд нь бариулдаг байсан байх шүү дээ. Тэднийг өөд нь гаргах юм бол энэ ертөнцийн бусад үндэстэн ард иргэдийг бүгдийг бараг идчихэндээ. Тэгэхээр өөрсдөө ноёрхыг хүчнэ. За ингээд өөрсдөө ноёрхоод ирнэ. Эднэр бол эдний хүсэл бол ердөөл юм. Энэ ертөнцийг бид эзэмших ёстой гэж. Тэгээд тэр хар хүчтэйгээ олон нөхцөлтэйгээл цаашаа явах юм шүү. Цаашлаад мөнх тэнгэртээ тэрсэх бэлтгэл хангагдана гэсэн үг шүү дээ. Ийм шигтэй муухай юм. Тэгэд монголчууд нь